мөнгө олныг чухал биш болчихдог байхгүй юу? Хин нэгэн эд баялгаар туслах боломж байна. Эсвэл хин хиндээ ингээд нэг юм боломжтой зүйлийг гаргаж ирэх арга байна. Тэ? Нэгэндээ бизнесэнд туслах арга байна. Тэ? Ингээд ерөөсө бүх юм боломжтой байхгүй. Би биэндээ хүн чинь ерөөсө ингэж л нэг амьдрал нь гоё авдагхгүй би биэндээ тэрийг заавал нэг би туслалаа. Би бол тэ мундаг гэдэг юм байхгүйгээр зүгээр л нэг чинь буцаад тэрний ч тэр хүн чинь нэг замын цагаан бүхэд гоё замаар явж байгаа ажилтнанд хүрэхээр амжилт гэдэг янз бүрийн чам цагаал тусалдаг л байхгүй. Тийм. Тэгэхээр бүх хүн боломж байгаа байхгүй. Бүгд ядуу амьдрахгүй, бүгд гоё амьдрах боломжтой. Тархиа ажиллуулаагүй ухаан муутай, арх дарсанд орсон, хүсэл мөрөөдөл зорилгогүй энэ амьдралд яах гэж ирсэн мэдээгүй хүмүүс л бүгд ядуу болно. Тэр хүмүүс л өөрсдөө сонгосон замаараа зүгээр юуж бодохгүй тэр хэсэгтэй л аз жаргалтай амьдарч байгаа байхгүй. Тэгээд тэр нь ялгаагүй нөгөө нэг хийх ёстой юм ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр миний энэ яг миний боддог зүйлийг яг л хийсэн. Энэ ихэ зөв юм байна те. Энэ зорилго урт хугацаанд хүн төрөлхтнийг өөрчлөх гэж илэрхийлсэн сүнслэг шатлалтай таныг холбодог гэнэ. Яг юм шүү. Амнаа дөрвөн дөрүүлээ яг л энэ зорилго урт хугацаанд хүн төрөлхтнийг өөрчлөх гэж ирсэн гэж илэрхийлсэн сүнслэг шатлалтай таныг холбодог. Хүн төрөлхтнийг би харин тэгж боддог байхгүй. Хүмүүсээ те би бинийг яг гоё хайрлаасаа те би биэндээ туслаасаа гэдэг нь заавал нэг талхаа өгөх биш. Чи ямар чадвартай. Тэр чадвараараа зүгээр тусалж. Тэр хүн гараад 20 сая төгрөг гэж туслахгүй шүү дээ. Би ямар чадвартай. Би эрүүл байрлах үсийг босуулах чадвартай юм. Би тэрнгүүр нэг 10,000-ийн яриа өгдөг ч юм уу тэр хүнтэй зөвхөн тэр хүнд. За тэгээд ойлгож ивэл хүн аваад ойлгохгүй л тэнийгээр өөртөө. Тэгээ ингэж туслах байхгүй. Жишээ нэг юм ч хүн нэг хүн үлдсэн юм жихад нэг юм ч юм таарангуудаа. Тэгээ яг асуудалтай таарчлаа шүү дээ. Тэр хүмүүс тусалж. Ингээл болоо. Энэ нэгэн байраа алдчихад ч юм машинаа алдчихад эсвэл өрөнд орчоод яхаа мэдгүй хуулийн зөвлөх тусалж байгаа. Ерөөсөө л ийм байхгүй юу? Нөгөө шат чатандаа чадвараараа чадах юмараа тийм. Тэгээд би яг ингэж боддог байхгүй. Тэгээд ерөөсөө өдөр болгон амьдралыг аз жаргалтайгаар хараад тэрийг хараад сурч байгаа бол хэцүү байсан ч гэсэн аз жаргалтайгаар харах гэж хичээл явуулдаг байхгүй. Тэгээд байгаль орчин болон байгаль зүйлээ бусадтай битгий харьцуул амьдрал зүв замаар явж хахад тэр нөгөө нэг эд баялгаараа дээшээ биш эрүүл мэндээрээ болон нөгөө нэг юм харж байгаа үнцэг оюуны сэтгэмжээрээ ил болчихж байгаа байхгүй. Хүн биш л ерөөсөө тий хүн биш л гоё газар амьдраад гоё болж ингэж ойлгож болохгүй. Хүний энэ мэдлэг нь одоо юу гэх сурах мэдлэг чадвар нь байнгын ингээд нөгөө ойлгуулсан. Одоо би тэрийг сурааг байна. Одоо би тэрийг сурааг байна гэл юм нэхэд юмас суралцах тусад хүн илүү гоё баялаг одоо юу гэх амьдарч байгаа. Харин жишээ нь дээр нэг байртаа олцсон, машинтаа олцсон, эсвэл нэг амьдрах орчноо сайжруулсан, хүрээллээ сайжруулах гэж бодож байгаа мөртлөө нэг хүндээ тэр хүн суух хүсэл тэмүүлэхгүй тэр бизнесээ хөгжүүлэх чадваргүй нөгөө нэг өөрийнх нь мэдлэгэнд дууссан одоо яаж амьдрах юм гэдэггүй харанхуу байнгын хэрүүл маргаан дотор байдаг ийм байх юм бол тэр хүний амьдрал мянга гоё юм амьдраад ямар ч нэг байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Амьдрахгүй шүү дээ. Зүр оршиж байгаа. Тийм. Тэр ерөөсөө хүн байнгын тэмүүлж байгаа шүү дээ. За ямар санагдав? Энэхүү ургах ажлыг хүлээн авснаар сүнслэг шатлалтай таныг холбодог гэж байна шүү дээ. Дуусаагүй. Энэхүү ургах ажлыг хүлээн авснаар бидний өдөртөн чиглэлүүд дээд хөвсөл доторх байр суурь тагуулж мэднэ гэнэ. Энийг хүлээж аваад би яг энэхийн төлөө явах хэрэгтэй байна шүү дээ. Нэгийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Би одоо за энэ хамгийн дээд түвшиндээ та дээд ертөнцүүд доод биет ертөнц рүү бууж бийждэг сууг болчих болно. Дээд түвшиндээ одоо би жишээ нь удаан гэж сонирхон мэдээ зөндөө шүү дээ. Одоо энэ яг миний ерөнхий төвшнийг гараад илэрсэн чи энэ замаар явах юм бол чинь энэ яг миний дотроо боддог би өөрөө олцсон зүйлийг шууд хэлж байгаа байхгүй юу. Ер нь би өөртөө хэрэгэлцдэг. Таарад энэ тий чиний яг энэ бодол мэдрэмжтэй. Би өөрөө одоо ер нь бол өөрийгөө мэддэн шүү дээ. Тэгэхээр энэ миний нэг юмнуудаа ингэ таарч байгаа болохоор энэ лөө явах арга замаа би одоо ер нь энэ чигээр явах юм гэдгийг ойлгоод олчлаа шүү дээ. Тэгээд одоо бизнесийн чиглэлээр тэгтээ энийг би ерөнхий шинжлэх ухааны үндэслэлтэй сайн суралцаад дотор ертөнд дотоод юм тэнгуүтэй нөгөөний хэлэх гээд байгаа юм нь та эрүүл байх хэрэгтэй архиа болоо гэж хэлэхээс илүү та архиа хэлэх юм бол таны
энэ хэрэгтэн чинь ингэж алдагдт юм аа. Тэгээд та бүтэн сар дасгал хийхгүй хоолоо идлээ. Тэгээд хоолоо бүтэн сар дасгал хийхгүй хоолоо идэхэд биеийн физиологч юм дасгал хийж байгаа, сар дасгал хийж байгаа хүнээс тэгээд ийм юм аа дутагдт юм аа. Заавал би та сар дасгал хийгээд, жил дасгал хийгээд одоо 5 нас илүү адэр гэж хэлээсээ илүү тийм. Тэгээ хэлчихвэл бүр илүү. Нэг ч ер нь бол тийм юм би сурах хэрэгтэй гэсэн. Ер нь бол тэгэл би өөртөө ер нь бодоод шүү дээ. Таны дотор эрхтэн чинь ерөөсөө ажиллахгүй байх юм бол энэ нэзгээр ингэж өглөөд ийм хугацаа зарцуулнаа. Энэ өөх чинь тийм хугацаанд задраад ингэж ингэнэ. Харин энэ өөхөө ингэж ийдсэн ч гэсэн та энэ өөхөө ингэ ажиллуулад байх юм бол энэ өөх чинь таны бие ингэж томооч чадахгүй. Шатаад алга болоо энерги болоод задарна. Тэгэхээр эрүүл байх үндэс чи ерөөсөө дасгал хөдөлгөөн тэгтээ хамгийн гол юм нэг шийдэх хонос тэрх гэдэг шүү дээ. Яг нь тийм гоё. Юу нэг яг нь дажгүй одоо энэ юу? Энэхий танилцуулах юм. Миний. Шинэ нэг юм юу байгаа штэ. Коднуудын профайл байгаа штэ. Тэрний нэг захынх нь 4 бүргийн саяж уншиж байгаа байхгүй юу? 4 код. Тэгээд үргэлжлээд дотор талынх нь энэ 3 бас нэг гол хэсэг байгаа. Тэрнийх нь ерөнхийн нэг товч 2 3 өгүүлбэрээр бичсэн. Суу гэдэг хүн болгон байдаг юм. Гал ингэж аж шиг. Тий. Миний амьдралын хамгийн гүн үнцгий зорилго хамгааллын бэлгийг бий болгоход оршин. Хамгаалал гэсэн үг байхгүй юу? Тий. Зорилгоо биелэхэд бол би бүтлгүүтлийн зүйлийг хөөрөх шаардлагатай. Одоо юун дээр бүтлгүүж, юун дээр аль чинь тэрийгэ засаад тэг юуг хамгаалаад ингээд зөв алдаага. Тийм. Тэгээд энэ хамгааллын бэлгийг бий болгох. Хамгааллыг гэдэг нь юуг хамгаалах? Юу ч хамгаалт гэж болно. Өөрийнхөө бусдыг хамгаалж болно. Өөрийнхөө мэдэж чадсан зүйлээ баталгаажуулж болно. Ингэж энэ зүйлийг сурцсан гэдгээ хамгаалаад дахиад тэрийгэд өсгөж байж болно. Би бол ер нь яг тэрийг бол хамгаалах нь шаардлагагүй. Би бол бусдыг хамгаалах. Одоо юу гэх юм. Тэр хүн хайрлан хамгаалахгүй одоо юу гэх юм. Одоо чадвар муутай хүний хин нэгэн чадвартай хүн дээр хамгаалмаар санагдаж. Одоо ер нь бол тэгдэг мэдрэмж төрдөг. Чи одоо ямар дэвлэх хүн бэ? Надад ингэж болохгүй шүү дээ. Тэгдэг. Тэгэл яг нь хүний харилцаанд л үүсэж байгаа шүү дээ. Амьтаа хамгаалж болж байна. Амьтныг алахгүй хамгаалж хайрлуулж байна. Яг чиний нөгөө хамгаалах гэдэг үгтэй холбоотой л чамд яг юу санагдаж байна? Тийм. Тэрийгээр л гэж байгаа юм. Тийм. Хайр нэ. Харилцаанд миний хамгийн том сорилт бол хуваагдлын сүрдэр чиглэлийн бэлэг болгон хуурах билээ. Зүрх сэтгэлийн хамгийн дээд илэрхийлэл нэгүүлсэл билээ гэнэ. Одоо нэг 3 гол үг байгаа байхгүй юу? Хуваагдсан ямар нэг зүйлийг ингээд чиглүүлээд тэрнээс дээшээ ингээд нэгүүлсэн, хайрлсан тийм хуургаад сүрдэр чиглэлийн бэлэг болон хуурах. Чиглүүлж хуурах гэсэн үг байхгүй юу? Ямар нэг юм одоо ингээд хуваагдаад нэгдэхгүй байгаа зүйлийг ч юм уу ингээд чиглэлийг гаргаж өгөөд тийм тэнгууд нь нэгүүлсэн билээ. Зүрх нэгүүлсэн гэдэг чинь ерөөсөө л энэрэнгүй хайр тэр юу хэлж байгаа. За болж байна. Би элбэг хэлбэг байдлаа одоо элбэг хэлбэг гэнэ 3 дахь. Тийм хамгийн сүүлийн хамгийн гол зүйл хэлбэг байдлаа зориг байдлын бэлгээр нээдэг. Зориг байдал юм байна. Чиний хамгийн дээр зоригтой чанд байдаг тийм шийдэмгий зоригтой хийдэг. Одоо юу гэх чадандаа болгондоо юунд ч хамаагүй ингэж нэгэн тал харцсан юм чинь тийм энийг бол нэг л ухаад хахад энэ бүтэндээ энэ би бол тэгж боддог л тэмцээн дөрөхтэй хүртэл анасаа л хүүхдээ хасал тэмцээн дөрөхтэй би чаддаа шүү дээ. Өөрийгөө одоо тэгж зэрэгжүүлж тийм зэрэгжүүлдэг хүчээр нэг ч юм. Төвчээр бүдлийн сүдэрс болж би элбэг дэлбэг байдал хоош татаж байдаг. Тэр сүрэг сул тал чинь төвчээр бүдэл гэсэн үг байхгүй юу? Тийм төвчж чадахгүй жишээ нь одоо ажилласаа гарах ч юм уу. Идэж явах асуудал. Одоо тийм байсан. Тэгэхээр би одоо төвчдөг болсон ойлгодог болсон. Ингэж болохгүй байна да. Жишээ нь нэг юм жижигхэн асуудал зүйлээр хүнтэй муудалцах ч юм уу тийм үе гарсан. Тэр нь л төвчөхгүй байгаа шүү дээ. Тийм үед зөндөө гардагсан ажил дээр. Одоо дандаа төвчдөг. За манай менежер ч юм уу зохион байгуулагч нар ч юм уу тийм баяраа тэгээрээ ингээрээ за баяраа одоо ийм одоо үйл ажиллагаа өгөх гэдэг юм чи яг барь шиг бодсон би асуудал үүдээ юу баяраа ийм бичлэг хийчих гэдэг за гэл
Хүлэн зөвшөөрч тий. Юу би чадахгүй шүү дээ. Би энэ хийхгүй шүү дээ. Та юу гэдэг зөвхөн намайг хэлээд байх. Одоо би шүү дээ шүү дээ. Та юу гэдэг дандаа би бүх юм явах юм. Нэг юм уурлаа те. Тэгэхгүй би одоо ерөөс ихгүй. За гэл. Болохгүйсэн ч болж исэн ч за гэл. Хийгээл. Ерөөс тийм наад нь тааш. Өмнө ч юм уу те. Голц дээр ч юм уу, уранган дээр ч юм уу, голден жин дээр ч юм уу тийм болонгууд нөгөө би чадахгүй шүү дээ. Би энэ хийж үзээгүй шүү дээ. Ингээд шүү дээ. Одоо тийм байхгүй. Юусэл тгий. Баяр юм бичлэг хийчих чи юм яриа өгч. Нөгөө тэгээд юм бичлэг за тэгээд те. Тэгвэл баяр энийг янзлаа, тэрийг янзлаа. Өө за тэг ёо тэг. Болохгүй энэ дээр ерөөсөө хэлэхгүй. Нөгөө ч ерөөс хийхгүй байсан ч юм уу, муу хийсэн ч юм тоохгүй. Баяр хийж авч юм л. Тэгээ наа чи нэг гол юмнууд ингээд хүн болгон уншихтаа ингээд нэг үгэн ч юм уу, нэг өгүүлбэр нь тухайн хүнд ингээд нэг шууд яа гэд нэг яг өөрт нь тий санагдсан. Тий нэг туулцсан юм ингээд сэдрээд их ч юм уу тий. Ерөөсө тэрэн лугаа ингээд хүн орж ухаарж ингээд том байгууллага сүлжээ хамт олонны нэгэн хэсэг байхдаа би хамгийн их хөгшин цэцгэлдэг юм. Хөгжин цэцгэлдэг гэж. Зөв шүү дээ. Ер нь бол том байгууллагад ажиллах хэрэгтэй. Ер нь хамт олонтой байх хэрэгтэй. Тэгжээж тэр дундаас ч хүн хөгжин гэдэг чинь өөрийн өшөө юм нээж хараад оо миний юм чинь дутгүйсэн юм шүү дээ. Мөнгөтэй хүмүүс чинь гэдэг юм шүү дээ. Тэ өөрийг ингэж хөгжүүлдэг юм шүү дээ. Ийм суртай юм шүү дээ. Одоо ингээл би жишээ нь тэр юм чахтад танилцал наад захын жишээ зөндөө олон мөнгөтэй хүмүүстэй би ярилцж байгаа шүү дээ. Лагуул нэг салбартаа амжилттай төсөв байгаа шүү дээ. Би дотор бодож байгаа байхгүй. Оо энэ ах чинь ингэ сурсан юм шүү дээ. Ийм юм хэлэх юм шүү дээ. Миний хол ажил юм чи. Юм шүү дээ юм бодох юм зэнэ очиж шүү дээ. Тэгэл дараа нь би ч гэсэн ингээл нэг 40 50 хүртэл бас залууч зам шүү дээ. Тийш. Ухаан тамад нь олж аваад тэгэл ядуулж чирээсэл энгийн зүйлээс ялгадаг байхгүй. Хин нэгэн хөгжөөл ингэ явж л хахад. Таашаа одоо бүр сайн суралцах хэрэгтэй. За баярлалаа яриа өгсөнд. Зэрэг 50 шүү дээ би яасан. Хичээд авсан.